Ард ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс үзүүлж байна. Монголчуудын сэтгэл санаанаас үндэсний соёл уламжлал энэ уламжилж ирсэн бүх зүйлийг нь таслахад бол хамгийн гол саад болж ирсэн байгууллага бол угаасаа л сүм ид байсан шүү дээ. Намнарл байсан тий. Эднэрийг бүр ингээд бүр таслан зогсоох маш олон янзын тогтоол шийдвэрүүд бас гаргаж ирсэн байгаа юм л да. Сүүл үеийн судалгаагаар ингээд харж байхад бол 941 хүрээ сүм ид байсан байна. Одоо бол энэ тав дахиад нэмэгдэж юм бас тий. Ер нь бараг л 1000 төгссөн байна тий. Ялангуяа эхлээд ламрын хуврагуудын хөрөнгө ба эд хөрөнгийг хураах, татвар авах, дараа нь барих устгах яг иймэрхүү дараалалтаа ер нь харагдаж байгаа юм. Түүхэн баримт харж байхад. Тэгээ энэ хэрэгүүд энэ явдлыг эсэргүүцсэн, дургуутсан үйл ийм үйл ажиллагааг бол энэ эсэргүү бослого гэж бүр ингэ нэрлэж байгаа. Эсэргүү нөхөр гэж. Тэгээд тэдгээрийг хүчлэн дарах тогтоолуудыг гаргаад олон зуун мянган энэ тайж язгууртан лам хураг эрдэнтэн мэрэгд Монголын сор болсон хүмүүсийг бүгдийг нь устгахыг таавхан бүгдийг мэдж л байгаа шүү дээ. Тэгээ ялангуяа энэ хувьсгалын эсэргүү дээд лам нарын төв байгууллага гэж бүр нэг юм хэрэг үүсгээд тэгээд бүр энэ дээд шүүхийн таслах газрын 37 дугаар тогтоолоор Ёнзоо хам, Лусан аймчид, Дид хам, Дамдам, Манчир удаг, Цэрэндор тэгээд тийм мундаг гайхамшигтай 23 энэ мэрэгдүүдийг хувьд цувилгаалуудыг 19-ийг нь буудан алах ял оноогоо дав заалтах эсхгүйгээр ингээд хороож югүйтгсэн. Энэ газар мадрын бүгдээ мэдж л байгаа бахт. Ард ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс үзүүлж байна. Ялангуяа 2003 онд Хамби аваан дээрээс энэ баахан яс гараад нэг бөө юм болсон юм аа тий. Тэгээд гандангаас нэг хуралдаад тэгээд намаа яваад нэг үдж хараад нэг судлаад энэ янзлахгүй болохгүй ламнарын юм гараад байна гэд. Тэгээ очиход тэнд бол ганцхан хүнчтэй. Тэрийг зүгээр тандаад үзэхэд 500 бид нар яг ясан ингээд мах байхгүй данд яс байгаа шүү дээ. Тэгээ хамгийн батуух яс нь энэ юуны булуунаас байна тий. Булууны ясыг нь урахад ийм уул овш юм болж байгаа юм чинь тий. Гавар муулыг нэг харахад дандаа бууны сүний оромттой ингээд бүгдээрээ буудуулаад өгсөн тий. Тэгээ булууны ясыг нэг дор овоолоод ингээд хослуулаад тоолоход бол бараг 575 хүн бараг зарим ясмаас нь эвдсэн хүмүүс бараг 600-аас наашгүй хүнийг л нэг нөхөн гэж буудаалцсан байна. Тэгээ ингээд тэр дагаа шүүх эмнэлгийнхнэр тэр хүмүүсийн ямар буугаар буутсан бүх юм хэмжилт хийлгээ тогтоолсон л доо. Яг шаргагүй тэгэл 37 оны үед бөөндөр хомруулж явах үеэс цаашаа шүтлэхгүй, наашаа шүтлэхгүй тэгээд тийм олон хүмүүсийн юмыг харахад бол амар юм байлээ л дээ тий. Хилмдүүлт явагдаад сүм ий хоосроод ирнэ штэ. Хоосроод ихээр сүм ий чинь буулгаж барих материалыг нь ингээл янз бүрийн сургууль, соёл барих мэрхэд ашиглах гээл. Тэгээ энэ олон бухтууд шин бүгдийн бөөнөр нь овоол шатаах хойд улс руу шин бүгдийн бөөнөр нь зөөх гэл маш олон үйл ажиллагаа явуулаад Монгол орон даяар байсан сүм хийдүүдээс бараг л за Эрдэнэ 100 хэдний Чүү айтаны оромтойгоо Чойжин ламын музейг бас нэг жоохон сүмийг музей мэгтаар нэг авч үлдэх Богд хааны ордон мордон бас нэг жоохон тэгсийгээр нэг хитгэл өмөлдлөө штэ тэгээд энэ бол тэгэл түүхэн баримт болоод үлдэх бах та өөр явах те Хадуун итгэл сөхөрсөн хатан зүрх шархирсан хар дардсан зүг шиг он жилүүдийг хамаг монголчууд уу мартах